Зөвхөн зомби тахлын тухай биш, хүн чанараа хадгалж итгэл найдвараа алдахгүй байх тухай бидэнд сургасан Walking Dead киноны гол дүр болох Daryl Dixon-ыг амьлуулагч Norman Reedus-ыг та бүхэндээ танилцуулж байна. Norman Reedus 1969 оны 1-р сарын 6-нд Америк нэгдсэн улсын Флорида мужид төрсэн загвар өмсөгч жүжигч мэргэжилтэй. Norman Reedus карьерийнхаа ихэнх үед Prada, Lexus болон бусад томоохон брэндүүдийн загварын шоунд оролцохоос гадна зар сурталчилгааны зураг авалтуудад оролцож байсан түүхтэй. Хамгийн анх Mimic кинонд Jeremy хэмээх гол дүрийг бүтээж томоохон дэлгэцэнд гаржээ. Тэрээр 1999 онд Boondock Saints кинонд Mary McManus-ийн дүрийг бүтээсэн бөгөөд энэ дүр нь 2009 онд The Boondock Saints 2 нэртэйгээр дахин үргэлжилсэн. 2010 онд Reedus AMC сувгийн The Walking Dead зуралд Daryl Dixon-ийн дүрийг бүтээж эхэлжээ. Энэхүү дүр нь цувралын эхний ангиудад гараагүй ч Norman Reedus-ийн жүжиглэлээр амилсан гэж олон кино судлаачид үздэг. Daryl нь үзэгчдийн хамгийн хайртай дүр болж тус шоуны амжилтын томоохон хүчин зүйл болсон билээ. Norman анх цувралд Meryl Dixon хэмээх дүрийн шалгаруулалтанд оролцжээ. Meryl бол Daryl-ийн ахын дүр бөгөөд цувралын эхний улиралд гардаг. Шалгаруулалтын явцанд Reedus дүр тохирохгүй байсан ч түүний жүжиглэлд өвөрмөц зан чанар нь продюсеруудын анхаарлыг ихээхэн татсан. Зохиолчид болон продюсерууд түүнийг цувралд тусгай дүрээр оруулах шийдвэр гаргаж Daryl Dixon-ийн дүрийг шинээр зохион бүтээжээ. Энэ нь комик номд байхгүй харин зөвхөн энэхүү жүжигчинд зориулан бүтээгдсэн дүр юм. Анх Daryl-ийг ах Meryl-ийн сүүдэрт амьдардаг ганцаардмал сэтгэл хөдлөл багтай анчны дүрээр танилцуулдаг. Гэвч цувралын явцад Daryl-ийн зан чанар гүнзгийрч тэрээр бүлгийн хамгийн үнэнч хамгаалагч гишүүдийн нэг болж хувирдаг лээ. Жүжигчин маань дүрдээ өвөрмөц онцлог оруулж Daryl-ийг хүчирхэг бөгөөд зөвлөн сэтгэлтэй хүн болгон амьлуулсан. Norman Reedus Daryl Dixon-ыг илүү өвөрмөц болгохын тулд дүрийн зарим шинж чанарыг өөрөө нэмсэн гэж ярьдаг. Жишээлбэл Daryl-ийн номсон ашиглах санаа нь өөрийнх нь санаачлах байсан мөн дүрийг илүү тод сэтгэлтэй, энгийн, бодит хүн шиг харагдуулахад Reedus өөрийн жүжиглэлээр маш их нөлөө үзүүлсэн. Түүний хурд харц өвөрмөц байдал нь зохиолчдод дүрийн түүхийг илүү өргөжүүлэх тулгуур өгснөөр 2 дугаар улиралд буюу 2 дугаар бүлэг дээр Daryl илүү гүнзгий чухал түүхүүдийг нэмж эхэлсэн. Үзэгчид Daryl-ийг зомби тахлын ертөнцийн дэх хүн чанарын бэлэгдэл гэж үздэг. Тэрээр зөвхөн зомбинуудаа тэмцэгч биш, харин бүлгийн ёс суртахуун итгэл найдварын гол тулгуур болж чадсан. Түүний харгас ертөнцийн дэх зөөлөн сэтгэл үнэт чанар нь үзэгчдийг татах гол шалтгаануудын нэг юм. Daryl 2 дугаар бүлэгт Carol-ийн охин Sophia-г алга болоход түүнийг олохын тулд хамгийн их хичээсэн хүмүүсийн нэг. Тэрээр ой модоор ганцаараа гайж өөрөө шаргацсан ч бууж өгөлгүй үргэлжлүүлдэг. Энэ нь Daryl-ийн бүлгийн гишүүдийн төлөөх үнэнч шин чанарыг илэрхийлсэн сэтгэл хөдлөмж мөч байсан. 7 дугаар бүлгийн 3 дугаар ангид нэгний аимшигт бүлгийн гарт орсноор Daryl Dixon энэхүү цувралын хамгийн хүнд сэтгэл зэртгийлгсэн мөчүүдийг туулсан. Энэхүү үйл явдал нь зөвхөн Daryl-ийн бие махбодын төдийгүй сэтгэл зүйн хувьд ч туйлын цөхрөлт хүргэсэн аимшигт үе байсан юм. Daryl-ийг нэгэнд барьж аван түүний хатуу дэглэмийн дагуу сэтгэл санааг нь эвдэхийн тулд ганцаарангийн жижиг харанхуй өрөөнд хордог. Өрөөнд төмөр хаалгатай юу ч хийх боломжгүй цухтах аргагүй орчин байлаа. Daryl тэнд өдөр бүр цөхрөл ганцаардлыг мэдэрч хүн чанараа алдахгүй төлөө тэмцдэг. Нэгэн түүний сэтгэл санааг эвдэхийн тулд Easy Street нэртэй нэгэн дууг дахин чангаар өдөржин сонсгодог. Энэ дууны хөнгөн хэмнэл хөгжилтэй аян Daryl-ийн хувьд харгислалын зэвсэг мэт болж түүнийг улам цөхрөлд автуулдаг. Өдөр бүрийн энэ дуу түүний төсвөрлөх чадварыг сорж сэтгэл санааны хувьд хамгийн эмзэг зэг дээр нь хүрч байсан юм. Нэгэн Daryl-ийг хүнд хүчээр ажлууд хийлгэж бүлэгтэй элсгийг шаарддаг байлаа. Гэвч Daryl амь насаараа дэнчин тавьж өөрийн итгэл үнэмшлээ халдгаж үлдэхийг хичээдэг. Тэрээр гүн цөхрөлдөө хэний ч үгийг сонсохгүй бүр өөрийгөө хүртэл буруутгаж эхэлдэг. Glenn болон Абрахамын өхөлд өөрийгөө буруутай мэт санагдаж энэ мэдрэмж нь түүнийг улам шаналгадаг. Өдөр хоног өнгөрөх тусам тэрээр нэгний хатуу дүрм харгислалд бууж өгөхөөсөр аргагүй мэт санагдана. Харанхуй өрөөнд ганцаараа суухдаа Daryl өөрийгөө ганцаардмал анчин байснаа Rick болон бүлэгтэй нэгдснээр өөрийн итгэл найдвараа сэргээсэн мөчүүдээ эргэн дурсдаг. Гэвч одоо тэрээр дахин ганцаардаж хүн чанараа алдахгүй гэхээс айсан ч ард нь гарч чаддаг. Daryl-ийг хорсон энэ хэсэг нь үзэгчдэд
зомби дахлан ертөнцид зөвхөн амьд үлдэх нь хангалтгүй, харин хүн чанараа хамгаалах нь хамгийн чухал сорилт болдог гэдгийг харуулж чаддаг. Түүний зовлон шаналл, сэтгэл зүйн тэмцэл нь энэхүү мөчийг хамгийн гунигтай, сэтгэл хөдлөмөй болгож үзэгчдийн сэтгэлд гүн гүнзгий хүрчээ. Дэрэл Диксон бол зөвхөн хүчтэй тэмцэгч биш, харин хүн чанарыг хамгийн хүнд нөхцөлд ч хадгалж үлдэхийн тод жишээ. Түүний туулсан хүнд сорилтууд, бүлгийн төлөөх үнэж байдал, хүнлэг зан чанар нь түүнийг The Walking Dead киноны хамгийн хайртай дүрүүдийн нэг болгосон. Норман Ридсийн гайхалтай жүжиглэлд өвөрмөц оролцоон зөвхөн энэ дүрийг амьлуулсан төдийгүй үзэгчдийн зүрх сэтгэлд Дэрэл Диксоныг мартагдашгүйгээр хоноглуулжээ. The Walking Dead кинон зөвхөн зомби дахлын тухай биш, хүн чанараа хадгалж итгэл найдвараа алдахгүй байх тухай бидэнд сургасан түүхлээ.